За бид хүүхэд байхдаа кунфу, шаолингийн кинонуудад бүгдээрээ л адилхан дуртай байсан баг. Би бол DVD зардаг дэлгүүрт ороод гарчиг зургийг нь юусаа хараа суучдаг байсан. Кунфу, шаолин, маолин гэсэн үг байна уу гэж хайгаал. Мэдгүй тийм зодоонтой нис чарайсан кинонд ягаад ч юм айгүй дуртай л байсан. За тэгээд кунфу гэдэг тулааны урлаг хэрвээ спорттой нийлсэн бол ямар ах болоо гэд биднийг баг байхад шаолин хөлбөмбөг, кунфу сагсан бөмбөг гэх зэрэг комеди акшн кинонууд зурагтаар их гардаг байсан. Би бүр үг өгүүлбэргөө аюусаа мэддэг байсан чинь сая сүулт үтсэн нэлээ мартцсан байлаа. За тэгээ гарчгаас харсанчлан энэ удаагийн бичлэгээр кунфу сагсан бөмбөгийг оруулж байна. За тэгэхээр кино маань сагсны талбайд зэрэгэд нэгэн орон гэргүй хүн хүүхдийн ойлгохтойг сонсон сэрж буугаар эхэлнэ. Тэгэл кунфугийн сургуулийн баг шахтаа аваачиж өгөөд таалын хүүхдийг өсгөхгүй бол миний өсгөх гэж юу ахвдээ гэсээр л яваад өгч байгаа. Явахдаа түнд нэг ном үлдээх ба тэр ном нь их нууцлаг хүчийг заах судрал юм байлээ л дээ. За тэгээд энэ судраасаа суралцсан энэ эрдмийг тултал эзэмшвэл орон зайг зогсоож бүр цаг хугацааг ухраах боломжтой л гэдэг. Гэвч энэ эрдмийн суралцахад хэцүү, үүнийг ашиглах явцдаа багш нь өөрөөгөө хөлдөөж хаяад тэр чигтээ тэнгэрлэгөө дэвшчихэн тэр. За ер нь хориотой техник юм шиг байгаа. Үүнээс хэдэн жилийн дараагаас кино маань үргэлжлэх ба манай залуу одоо том болсон. Түүний нэрийг Жэй гэх ба тэрээр кунфугийн сургуулиуд ч том болж өдий зэрэг төрсэн. Багадан сагсны талбайд иргэдээс олсон болооч тэрөө бөмбөг залгаж химээх сонсоор нэг л дотроос нь гэж яддаг шиг. Мөн ганц тэрч биш талбайд иргэдүрээ явах болгондоо крашал харах боломж гардаг юм байлээ л дээ. За тэгэхээр энэ бол кунфугийн сургууль маань. Энд ерөнхийдөө нийт 4 мастер байгаа. Кунфугийн урлагийг цааш нь дараагийн үедээ өвлүүлэх үүрэгтэй хүмүүс л гэх үү те. Энэ хоёр нь бүр хосууд. Багш нь өнгөрснөөс хойш энэ газрыг хариуцах болсон хүн бол хамгийн хүчрэг нутрагын хочроо алдартай Ванг гэдэг ийм нөхөр байгаа. Ванг. Гэхдээ худлаа л да шоуны гар багхгүй юу. Манай Жэйийн ажил бол ерөөсөө л түнд худлаа цохиулж унаад хүчтэйлэгж харагдуулах. Толгой мастрын мишокл гэсэн үг. Гэхдээ энэ удаа бие хамгаалах гэж төмөр хандаж зүүцсэн байсан болохоор түүнд нь толгой мастер уурлаад өнөөдөр чамд оройн хоол байх уу гэж хөөгөө гаргачтай. Бүр нэг амьдралын зорилго ийм тэмээ хүсэх юм юу ч байхгүй гүйрсэн л баг. Ингээ байж түүнийг анзаарсан нэг ах тун эвсэлтийг нь харж гайхан өөрөөс туршиж үзэхэр болно. Харваас жоохон бүтэхгүй гар. Мань хүн чинь хичээж байгаа ч юм байхгүй ханаас ч хамаагүй шидэж оруулаад байсан болохоор ах түн дээр очин мөрий тавьдаг. Энэ жижигхэн зоосыг шидэж чи миний ам руу оруулчвал чамд орой хоол авч өгье гэнэ. Мэдгүй ямар тэнэг дурак байхаараа ингэж мөрөддөг чи. Өхөнгөө алдаад хоолыг авч өгөхөөр л болж байгаа. Их хүнтэй Франц хоолны газар авчирхаар нь аюу баян ах юм болов гэсэн чинь зүгээр энэ газар нь түүний охин ажилт юм байлээ. Ер нь бүтэл муутай нэлт байсан ч муу хүн биш нь тодорхой. За тэгээ VIP ширэндээ сууж хоолоо идэнгээ ахын толгойг Жэйн чадвартай нийлүүл мөнгө олох төлөвөө боловсруулнаа. Нэг үг болж байгаа л гэсэн үг. Хамгийн эхлээд нэг шөнийн клубт очоод тэндээ мөрөөдө даарч шидэ нэлээд мөнгө хөдөлээд аавна. Үүнийг нь мэдээж тентхий эзэн зүгээр хараа суусангүй. Нэлээд том артай эвгүүл нөхөр байдаг. Зогтох гэсэн чи Жэй заримгаа дэс суусаар байгаа. Тэнд юу юуг л зодоо эхэлнэ. Гэтэ Жэй чи угаасаа зүгээр хог шидэж оруулахаас гадна мэрэгжлийн тулаанч байсан байна гэдгийг ч ах харж авч байгаа. Тэр шөнийн клубт хэдэн ч хүлгэн араараасаа гарч ирээд байгаа. Бүгдээрээ зэрэгцээ зогсоод түүн рүү зэрэг дайрсан ч ямар ч ялгаа байсангүй. Жэй бол үнэхээр амар юм байна. Үүнийг нь харж шокорж байх оронд ядах юмгүй л бүгдийг зодоод босгочтой. Гэтэл маргааш нь клубын эзэн араа дагуулаад ирж байгаа. Энэ нэлээд мөнгөтэй том хүн юм байна л да. Нөгөө толгой мастер бүр гөл авнаа. Амар утгагүй уг нь бүхэл бүтэн айрамтай шоу хүн байж инээс юундаач ээ. Тэгээ амаараа дүүрээ алж ихүүлж аваад Жэйг эдэнд барьж өгөхөр болж итэр. Ерөөсөө л төрсөн өссөн газар нь түүнийг өмөрс хамгаалах нь битэл барьж өгөө бүр сургуулаасаа хөөчж байгаа. Кунфугчи буруу зүйл ашиглаа энтер бла бла худлаа мөнгө авчаа. Урам нь уурсан Жэй харамсанчгүй орхиол явдаг. Одоо ингээ очих газаргүй нөгөө ах дээрээ л ирж байгаа. Ах бизнес сэтгэлгээтэй ч юу ах вэ? Угаасаа ийм амар төрсэн амтныг чаа хэд шидүүлж үзээд шууд сагсчин болохоор шийддэг. Түүн зориулаад нэг тийм вайрал болох стори энтер зохиож өгөөл нэг сургуулийн захиралтай уулзнаа. Өнчин залуу төрсөн эцэгхийг хайхын тулд сагс тоглоно гэж мэгээд. Үүнтэн санаа нэлээд түүнийг тэр сургууль сагсны багтаа туршихаар л болдог. Хэвлэлийн баг хурал энтер болоо. Сайхан кунфугийн сургуулийн сурагч байсан хүн чинь ингээ их сургуулийн сагсан бөмбөгийг баг тоглохоор болж малцсан. Тэр багийнхан дасгалжуулагч нөө краш байгаа байхгүй юу? Манай багийн төрөн бол эхлээ заавал капитан зөвшөөрөх хэрэгтэй. Үгүй бол багийн гишүүн болж чадахгүй л гин. Капитан ирэхгүй удаад байхаар гайхсан чинь өө мань хүнд гар арын сандал дээр ирсэн угаа сууж байна. Угаасаа капитан гэдэг юм чинь мяа ахгүй л болгоомжтой. Манай хүнч түүний өөдөөс тоглож оноо авснаар багтаа орноо.
Сонин мөн дээрс гараад энэ бүхэн нэг л тухгүй байсан ч ах түүнийг од бас баян болгоно гэсээр л тайвшруулна. Багийнхаа капитан дагаас жоохон дотносоо бол арих угаал эдэг болохоос уганд ажгуул залуу байгаа хүн нь гэж авсан. Бэлтгэл дээр ч ирдгүй байсан капитан хөөхөн ховц мовцоо өмссөн ирж мэрээд жоохон хожих сэтлэн төрж хөнгөлийн үзүрт гэрэл асаад байна уу гэлтэй. Жээ магадгүй тэдний нууц хэвсэг байж болох юм л гэж хоорондоо ярилцсанаа. Энэ багт нь бас нэг өөр од царайлаг тоглогч байна. Гимтлээсээ буцаж ирж байгаа нь энэ. За ингээр нь багийнхантайгаа бүтэн танилцаад дуусж байгаа. Улирлын тоглолт дууж эхэлдэг. Манай хүний хэрэг байхгүй сэлгэн суусаар. Угаасаа Шинко юм чинь юуг шууд гаргах вэ? Гисэн чинь тоглолтын сүүлээр хүн хүч дутагдаад манай хүнийг оруулж байгаа маа чаваас. Анх удаага талбайд гараад догтлогын хэрээр сандраадж байгаа юм шиг. Эхлээ ерөөсөө бодсон шиг нь байсангүй. Бүр ичиж нүрээ чих газаргүй хид хид удаа бөмбөг алднаа. Гэхдээ мэдээж тэр амар инстинкт нь хаашаа алга болох вэ? Шууд л тоглоомыг гартаа оруулж байгаа. Багийнхан ч түүнийг баг багаар хүлээн зөвшөөрнө. Тэднийхээ итгэлээс алдахгүй хичээгээд энэ тоглоомонд уулмал дасаж дурласаар. Өнөөх дасгалжуулагч нь манай хүний краш аваад байгаа штэ. Яаж найрах учраас сайн олохгүй ч байгаа мó өөрийнхөө зургаар ном интерж өгөөл хоорондоо бас жоохон татансоод авдаг. За тэгээ байнгын бэлтгэлтэй улирлын ширэн тоглолт дууч үргэлжилнэ. Trash talk мок хийхээс буруу үнцгээ ороосолдохгүй л энэ за. Хамгаалт тоглоом дээр ямар ч сул тал байхгүй. Энэ юм балмад баг байлж гайхастай. Нөгөө нэг гаж юм өсөрч тоохтой бүр самраа мөргөөл унаа. Тэгж үсрээд байхтай яах вэ? Ингээс өн сэтгүүлч гараал энэ баг нь уучлаа таарсан өрсөлдөгч болгоно л буулгаж авнаа. Бүр финалдаа шалгарсан. Одоо ганц баг хожгоод л аврагууд болно. Түүнд нэг залуу ирж уулзах ба эсрэг багийнхан тоглогч мөртлөө манай хүнийг багтаа уруулчих гайл үзэж байгаа. Нөгөө том баян чинь манай ахыг дуудаж уулзаал. Эсрэг талынхын багт маш их мөнгөний бооцоо тавьсан болохоор Жийг багаас нь гарах гээл байхгүй юу? Саяын багийн ямар учиртай юм бэ гэсэн чинь анх энэ баг тоглодог байжгаад хид хідэн тоглогчийг нь аваад эсрэг багт нь урамж ороод манийдгээ усаал хайж байсан юм байна л да. Бүр Катныхаа найз өхнөгч буулаагаад тэрнээс нь олоод бүр ингээ архинд орсон юм байлээ. Нүү том баян чинь харин ахтай ярилцаж Жийг худлаж авах гээл бараагүй. Ах бол тас гүрийг юу гэж амандаа мөнгө чихүүлэхөө Жийг аваад үлдсэн байдаг. Ингээ финалийн тоглолт эхэлнэ. Эсрэг тоглох баг нь булхадаа тоглодгоор алдартай. Олон улсын тэмцээнүүдэд оролцохоос бүр бандуулж исэн баг юм байлээ. За тэгээ ур чадварын хувьд ойролцооч юм шиг шүүгчийн сохор орон зайг ашиглаад бүр арай булхадаа тоглоод байгаа байхгүй юу? Зүгээр талбай дээр зодож алах нь холгүй. Царайлаг маань бэртээд гарваа хөөрхий. Үүний дараа нөх удсанчгүй капныг манч бэртээгээд авлаа. Уг нь зүгээр зодтолдох гэж ирсэн бол манай хүнд нухна л та. Ганц дэчин ганцаардахгүйгээд өөрсдийнх нь аргаар хэсэг үзнэ. Гэсэн ч онооны зөрүү нэлээд хол. Ялга бол хэцүү харагдаж байгаа. Бүх юм буруугаар ирээд байж байгаа яг энэ үед Аз улс загалны тог тасарч тоглолт цуслагддаг. Жэй бодлошорноо. Тоглолтын дээр нэрж дэмжиж байгаа хүмүүс яагаад ч юм түүний ээж аавал мэд. Ингээд ижил өнөө клубын эзэн ирээд уулзж байгаа нь. Тогийг тасалж тоглолтыг зогсоосон хүн энэ лаш таарж байгаа. Нөгөө босс нь өөрөөс нь урвсан болохоор тусдаа гарсан. Түүнийг ялахын тулд би та нар дээр 5 сая долларын бооцог тавьсан. Заавал ялаарай л гин. Багийн бэрцсэн чи яаж ялах вэ? Капны трамач улам сэдрээл. Дасгалжуулагч охин нь болохоор тэр од тоглогчтой уг нь сайн байсан ч тэг аниулсан байлээ л дээ. Жэй маань бүх юм норж унжсан ч гэсэн нэг юм сэтгэлээ хэлчихлнэ. Чи бол миний ахыг хүсдэгч хизээж авч чадахгүй зарим л гэж аавна. Учир нь багтаа зарим дуртай байсан чи ямар ч мөнгөгүй л байсан байхгүй юу? Хөөрхий. За ингэ тоглолтын өдөр боллоо. Ямар гарааны тавд гарахын бүү мэдгсэн чинь түүний сургуулийн багш нар л ирсэн байгаа нь. Дүрм журмандаа болж байгаа ч юм уу мэдхгүй. Ингээ гарааны тавнд ямар тач бэлэн болж байгаа. Сагсдах гад байна уу яах гээд байна. Бохор үзмээр байвал бохор үзэл гэж байгаа л та. Нөгөө ахыг ч хоёр ч мань хүн рүү даалсаар л. Ингээд тоглолтын эхний хагас ер нь юу ч болоод байгаа дундаасаа бүр зодоонч болох шиг эхний хагас ямар тай завсарлаж байгаа. Багш нар нь яагаад ирсэн бэ гэсэн чинь Жэйд ээж ааваас нь ирсэн захилыг л өгөх гэж ирсэн юм байлээ. Үзэгчдийн суудлаас ээж аав нь хүүгээ дэмжиж үзэж байгаа шүү гэх захиа. За тэгээд дараагийн үеэс бэрцэн эдийг мань маструуд уламжлалт аргаар эмчилж өгөө тоглолтод нь оруулсан л байгаа. Ийхүү финалын тоглолт үргэлжилнэ. Яг аль тал нь илүү гэх юм байхгүй энэ тэнцвэр өгөө аваатай тоглосоор. Нэг оноогоор ялагдж байгаа ба цаг дуусаад 3 секунд л үлдсэн. Хэн клач хийх вэ? Бөмбөгийг зээрөө дамжуулан тэр аваа шууш идэх ба бөмбөг яг орох тэр агшинд шүүгч ирэн бөмбөгийг зөхөө гаргачихсан тэр. Анхнаасаа худалдагдсан шүүгч байсан л болж таарж байгаа. Тэгээ цаг дууссан болохоор тэд хожигдоо тоглолт дууссан л гэсэн үг. Юу ч болоод өнгөрчөв ийм булгаатай юм юу байх вэ? Тэ? Амар харамсалтай. Энэ үед л Жэй багшаа сургуульд хийдэг байсан орон зай цаг хугацааг ухраах техникийг нь өөрөө өөхөх хэрэгсэлтэй шигсэн орлож үзнэ. Бүх зүйл хэсэг хугацаанд хөлдсөн мэт зогсож энэ техникийг ашиглаж чадсандаа өөртөө ч итгэхгүй.
Цаг хугацаа ухраан яг бөмбөг шиддэг үе дээр ирэх ба энэ удаад бөмбөгийн шууд шидэлгүйгээр Кайтан руугаа дамжуулт болгон өгдөг. Тэр бөмбөгийг аваа оруулснаар тэд тоглолтод ялдаа уулж байгаа нь. Мань хүн эцэд нь травмагаас дийлж тэд авраа бууснаар бүгдээрээ баяртай дууснаа. Нөгөө ээж аваа гэж бодсон хүмүүс нь өөрх нь биш нөгөө царайлгийнх нь л ээж аваа байсан байгаа аахгүй юу? Үүнээс хэсэг хугацаа өнгөрөхөд аль хэдийн хөөрхөн од тоглогч болсон. Ахынхаа бичгийн хэвийг хараад ээж аавынхын орон дахиад бичсэн хүн нь тэр байсан байна гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэл байжсэн Жи хүн асууж ирэх ба төрсөн аав нь түүнийг олсон л гин. Аав нь бүр айгүй баян хүн. Олон жилийн өмнө дампуурж үр зэлэндээ баригдахдаа Жиг ирээдүйд заавал буцааж олно гэвэл ийм хүзүүний зүйлтэй үлдээгээ явсан юм байлаа. Одоо ёстой аав нь чамайг яваач тутаахгүй. Маргааш чамайг Лондон авч яваад компанийхаа өв залгамжлагчаар зарланаа л гин. Аах чаахав түүнийг одоо гэрийнхнээ олсонд нь баярлалаа л үлдэнэ. Хамтаа бас нэг баг болоод хөрхөн л хол явлаа шүү дээ. Гэхдээ тэгээд ахаал ганцаараа үлдэж байгаа. Жэй одоо өөр английн хүн болсон. Түүнд би хэрэггүй гэж жаа сэтгэлээр унтсан. Яг энэ үйл Лондон яваагүй үлдсэн Жэй гарч ирээд хоёулаа ахаа хамтрая. Надад менежер хэрэгтэй байна гэсээр кино маань дуусна. Тэгээд төгсгөлд нь өнөөх краштайгаа болцохоор л болсон байдэ. Энэ кино маань үнэлгээ тийм сайн кино биш ч гэлээ. Яалтчгүй бага насны дурсамжуу шингээ үлдчих гисэн нэг тийм хөөрхөн кино маань байлаа. Шаолины хөлбөмбөгийг бол бүр бага багтаа үзчихсэн. За тэгээ энэ удаагийн бичлэгийг маань дуусна үзсэнд баярлалаа. Өнөөдөр бас миний төрсөн өдөр таарж байна. Ингээд бичлэгнэрээ лайк тарж комент үлдээдэг. Бүх бичлэгийг маань дуусна үздэг үзэгч нартай маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Чао. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.